Сайн мэцхан бүгдэнд нь энэ өдрийн мэндийг хүргэе. За сонсож байгаа хүмүүстээ өглөө өдөр орой мэндийг хүргэе. За сэтгэл судлалыг зүгээр биш зүгээр болгох юуратай. Мета подкастаа ийхүү хамгийн ихний дугаараа эхлүүлэхэд бэлэн болсон байна. За баярлаа. Өнөөдрийн дугаарт маань зочноор оролцож байгаа Мета сэтгэл судлалын хүрээлэнгийн захирал Пүрвсүрэн сэтгэл зүйч байна. За өнөөдрийн хамгийн ихний бидний ярилцах сэдэв болохоор стресс, айдас, түгшүүр гэсэн гурван ойлголтыг хүмүүс ерөөхдөө нийгэмд ойлгохдоо, за олон нийтийн сүлжээнд ч юм ойлгохдоо яг хэрхэн яаж ойлгодог вэ? Тэр буруу ойлголтууд болон тэдгээрийг ерөөхдөө шинжлэх ухаанч байдлаар тайлбарлаж бусдад ойлгуулнаа гэсэн тийм ерөөхдөө зорилготой байгаа. За тэгээд хамгийн ихний асуулт маань болохоор яг стресс гэж яг юу вэ гэдэг энгийн зүйлээс, энгийн асуултаас эхлэе гэж бодож байна. За тэгэхээр таны стресс гэж юу вэ? Стресс гэдэг зүйл бол хүн төрлөختөнд хамгийн их нөгөө амьдрах хүчийг өгч идэг. Тийм нэгэн нөхцөл бөгөөд тархинд үзүүлж идэг систем гэж хэлж болно. Энэ стресс нь хэрвээ яг нейросайенсууд тайлбарлах юм бол илүү сайн тайлбарлах байх. Юу вэ гэхээр тодорхой аюулд орох, эсвэл амьдрахын төлөөх тэмцэл өрнүүлэгч гэдэг юм уу те, хоол олж идэх, эсвэл өөрийнхөө аз жаргалтай байхыг мэдрэхийн тулд дурлагч гэдэг юм уу те. Энэ бүхний ард тархинд юу байж идэг вэ гэхээр стресс үүсч идэг. Тэгээ энэ стресс нь өөрөө бид нарыг акшн буюу үйлдэл хийлгэх гол зорилготой байдаг гэсэн үг. Тэгээ хүний тарих стресснээр аль болох юу вэ гэхээр амьдралд залхуурахгүй байх, амьдралынхаа төлөө ямар нэг үйлдэл хийхдээ тэрний суурь дэвсгэр болж өгч идэг тийм онцлог гэж хэлж байна. За тэгвэл яг стрессийн бас стресс хүмүүсийн нийгмийн сүлжээнд ч юм уу ойлгодог бас буруу ойлголтуудын нэг нь стресс бол муу гэдэг хандлага. Стресстэд байна. Стресстэд байна гэдэг үгс нэлийн хэрэглэгддэг л дээ. Йоо би стресстэд байна. Яаж стрессээс салах вэ гэдэг. Стресс бол яг муу зүйл юм уу? Яг дан ганц муу гэдэг зүйлсийг хараад байгаа байхгүй. Тэгэхээр стресс гэдэг зүйл яг дан ганц муу зүйл үү? Стресс гэдэг зүйл анх шинжлэх ухаанд үүсэхдээ бол муу гэдэг үг нэршлэр биш анагаах ухаанд үүссэн зүйл байхгүй. Гэхдээ нөгөө нэг энэ стресс нь урт хугацаанд үргэлжлээд ирэхээр энэ нь өөрөө архаг стресс үүсгээд ирэхээр биднэрт юу үүсгдэг вэ гэхээр бид нар бодъё л доо нэг юм даавууг мушгий те. Даавууг ингээд бид нар мушгаа тодорхой хэмжээнд ингээ хүрээд ирэхэд нь мушхаа болдог штэ. Тэгээ мушигснаар бид нар тэндээс юу гаргаж аваад байгаа вэ? Усгүй даавуу гаргаж аваад байна тий. Усгүй болсон ийм хуурай бидний зорилго чинь хуурай болгох байсан учраас гэдэгтээ ижилхэн биднэрт үүсдэг стресс нь өөрөө юу вэ гэхээр бидний булчинг агшаагаад буцаагаад тэлэх ийм нөхцөлтэй байдаг. Ингэж бид нарыг юу гэдэг хөдөлгөөн үүсгэж шээ нэг осондоо тий тэлэх ба агших гэдэг хөдөлгөөн үүсгэж байгаа ижилхэн. Тэгвэл архаг стресс нь яагаад гэдэг вэ гэхээр нөгөө мушгсан давгаа гараа өвдтөл яагаад тах нь дахин мушгаад нөгөө давг маань өөрөө сэмэртэл мушгаад байх тэр моментод энийг архаг стресс гэдэг. Энэ архаг стресс нь юу вэ гэхээр давг хуурай болцсон байна гэдгийг бид нар мэдрэхгүйгээр түүнийг үргэлжлүүлэн мушгаад байгаа хэлбэр үүсэж байгаа учраас энэ нь өөрөө архаг стрессийг үүсгээд байгаа маа. Тэгэхээр тэрэнд нэг нөлөөлөх хүчин зүйл гэж байгаад байна шүү дээ. Тэр нь юу вэ гэхээр даавууг би ингээд мушгаад хахад би энэ хуурай биш байна гэдэг надад толгоонд хоосон буюу ийм хиймэл бодол үүсэж штэ. Хиймэл бодол үүсэж байгаа учраас миний тархи түүнийг тэгвэл дахиад жоохон мушигчээ гэдэг бодол байгаад хахад тэрийг хуурай болцсон байгаа бодит байдал дээр хуурай болцсон байна гэдгийг ойлгохгүй байгаа нөхцөл гэсэн үг. Тэгвэл бидний тархийг юу ингэж хуураад идэв гэдэг асуулт гарч ирдэг. За би яагаад энийг ингээ өөрөө ойлгож чадахгүй, мэдэхгүй үсээд байна гэнгүүт хүний тархинд төсөөлөл гэдэг зүйл байдаг. За тэр төсөөлөл гэдэг зүйл нь юу бэ гэдээ аваад үзэхээр би шууд төгшүүр гэдгийг л ярих гэж байна л да. Магадгүй дараагийн тий асуулт нь байсан баг. Юу вэ гэхээр энэ дээр нөгөө айдас төгшүүрийн ялгаа гарч ирдэг.
Айдас нь юу вэ гэхээр магадгүй би энэ одоо даавууг ингээ мушигч юм тий. Би энэ даавуу ингээ мушигжих процесс донд ээж намайг хуурай болтол мушгаараа гэдэг ингээд хэлсэн. За би энээс би ээжээс айдаг. Одоо бодит нөхцөл бол тэр шүү дээ. Ээж намайг хуурай болтол мушгаараа гэдэг үг хэлсэн. Би айж. Айж байгаа учраас би түүнийг хуурай болтол муших гэж хичээж. За хичээгээд явж явах моментод би энэ айдас маань одоо төгшүүрлүү шилж чинь юу вэ гэхээр ээж намайг загнаагүй байхад яана би хуурай болтол нь одоо мушихгүй бол ээж намайг загнах болов гэдэг дүрслэлийг надад үзүүлнэ тий. За тэр дүрслэлийг ингээ би толгоон дотроо ингээ дахин тоглуулад байна шүү дээ тэр төсөөлөл дотор. За тэгээд тоглоон дотроо тоглуулад байхаар миний тарих түүнийг жинхэнэ ойлгочихсон. Тэр айдас гэдэг нь уг нь бол бодит зүйл надад өгөгдөх айдас байхаа бол төгшүүр гэдэг зүйл нь болоогүй зүйлийг би өөрөө төсөөлөн бодож гаргаж ирсэн зүйлийг. Тэгвэл би нөгөө нэг төгшүүрнээсээ болоод би гараа яах нь өвдөлтөл тэнд мушгина гэсэн. Хуурай болцсныг анзаарахгүй болтлоо. Яагаад тэгэхээр тэгэл очиод загнуулаад тэгэл ээж намайг муу хүн гэж бодвол яана. Тэгээд ингээ нөгөө төсөөллийн нэг хэцүү юм нөхөр бидний контролд орохгүй цаашаа хөрвөөд идэг тийм чадвартай. Тэгээд юусаа дараа ингээл чи ажил хийж чаддаггүй ш гэж хэлээл аавыг орой гэрт нь ирэхэд нь бас намайг энэ хүүхэдтэй ажил хийлгээд сургаач гэж хэлээл үргэлжлүүлээд намайг загнаад гэдэг ингээд ийм олон юм руу явуулчих болдог. Тэгэхээр ч нөгөө тэрийг би өөрөө бодоод байгаа гэдгээ би мэдэхгүй байгаа учраас тарих бас түүнийг мэдэхгүй учраас үргэлжлүүлээд өөрийнх нь гарыг өвдтөл мушигж байгаа процесс л болж байна. Тэгээд нэг мэдхэд юу вэ гэхээр нөгөө даавгаас сэмэртэл мушигж байгаагаа анзаарахгүй. Тэгээ хамаг хүчээ би тэнд гаргацсан. Тэгээ тэр хүч нь яг шаардлагатай одоо хүч мөн байсан уу гэхээр ч би амар их ядарсан байна тий. Дараа нь яг энэ их хүчийг гаргасны дараа би бүр масар их ингээ ядарсан. Тэгээ тэр их ядарсан тэр моментод одоо нөгөө стресс гэдэг зүйл чинь муу юм байна гэдэг бодол биднэрт үүсгэж байгаа. Ийм учраас би стресст одоо үүдээ стрессээс болж бол би амар стресстэй гэдэг яриа үүсчихэж байгаа. Гэтэл яг энэ чинь цаана яг ийм 3 болон 4 ийм ойлголтын зөрүү яваад байгаа. Стресс бол ууг нь бол сайн зүйл. Стресс бол биднэрт хүчийг өгч яадаг зүйл, альва үйлдэл хийхэд мотивашн өгч яадаг зүйл байдаг боловч түүнийг бид нар хит их одоо төсөөллийг нь анзаарахгүйгээр явсаар хагаад айдсаас үүдэлтэйгээр стрессээ архаг стресс болгож өрөвчж байна. Тэгээ хитрхи их хүчийг тэнд ажилуулчихаар би дараа нь ядарч. Тэгээ ядарсан биеийг одоо босоод дараагийн даавууга мушгаач гэвэл хүн яах вэ? Хэцүү ядарсан үед бол хэцүү л байх та. Тийм бооз. Юу дараагийн даавуу бэ бидсээ. Тэгэл тэндээс нөө ядрал яваад сүл рүүгээ тэр нь гутрал болоод ингээл дараа чи манай нөгөө сайхан сэтгэлзэн асуудлууд маань ингээ гараа явчихсан. Нэг дагуулаад чирээд явчихдаг. Тэгэхээр нөгөө стресс гэдгийг зүгээр ойлгоё гэх юм бол одоо жишээ нь хүн дурлалаа л та тий. Хүн дурлахтаа стресстэй гэсэн. Дурлал уг нь гоё шүү дээ. Гэтэ стресс үүсгэлдэг л байхгүй юу? Гэтэ яагаад тэрэн дээр бид нар ядраад байна гэж ярьдаггүй юм. Тэг яагаад стресстэй байна гэж ярьдаггүй тий. Гэтэл ингээд шүнээргүй онолцсон. Заримдаа хоол идэвхгүй. Заримдаа бүр хөөрөөд ингээд юу бүх амьдрал гоё болцсон юм шиг явчихна. Тэгснэ ингээл ажил хийдэг ч юм уу хичээл номоо хийхээр нэг л гоё мой санагдаал байна тий. Энэ яагаад стресс биш юм? Энэ уг нь бол бас стресс мөн ба. Яа тэгэхээр дохоо өгүүлчихэж байгаа байхгүй. Би тэр одоо хайртай залуугийнхаа төлөө эсвэл бид тэр хайртай эмэгтэйгийнхаа төлөө ямар нэгэн юм хийх хэрэгтэй гэдэг бодол тэнд үүсгэсэн байгаа. Тэгээ би тэрийг хийж захта зовоод байгаа юм яг үнэ. Үгүй. Тий. Ерөөсөө зоохгүй шүү. Зоохгүй байгаа. Гэтэл энийгээ бид нэр ойлгодог. Тэгэхээр нөгөө стресс гэдэг зүйл мэй уг нь анхдагч одоо хэлбэр нь бол ангаах ухаанд үүссэн. Ангаах ухаанд булчингийн юу вэ гэхээр агшилт ба суналтыг үүсгэж байгаа процесс, тархинд үүсгэж байгаа холболтын тэр хэсгүүдийг мэдээ дамжуулахдаа ингэж нэг юм стретч хийж өгж байгаа тэр процессыг л ууг нь бол
стресс гэж хэлж ирсэн. Гэтэл одоо энийг бид нөгөө энэ одоо орчин үед хэрэглээд хитрхи хэрэглээд ирсэн чинь юу болгоод ирсэн муу утгатай болгож хувиргаад. Муу утгатай болоод ирэхээр стресстэй холбоотой ямар нэг юм мэдээллийг харахаараа стресст чинь л гэж бодох гээд байгаа байхгүй. Тэгэхээр бидний хувьслын энэ явцад хитрхи хэрэглээд ирсэнтэй бас холбоотой юм болов уу гэж бас бодож байна. Тэгэхээр стрессийн дотроо бас эерэг стресс болон сөрөг стресс гэж байдаг юм тийм. Эерэг стресс нөгөө эвстресс, сөрөг стресс нь дистресс гэдэг ангилдаг тийм ээ. Тэгэхээр ерөнхийдөө бол стресс гэдэг нь одоо гадны дан шахалт одоо хүний бие сэтгэл зүйн хариу үйлдэл үзүүлж байгаа зүгээр л энгийн нэг хариу үйлдэл гэж үзэж болох нь тийм ээ. Тийм. Тэгээд одоо жишээ нь шалгалт өгөхөөс өмнө сандарч илаа гэж бодъё л доо. Стресс нэг талаараа хүнийг бас түшгэж өгдөг хүчин зүйл болж байгаа байхгүй. Одоо шалгалтын өмнө сандарч одоо стресслээ гэж бодоход би шалгалтандаа сайн авахын тулд бэлдэж эхлэх болж байгаа тийм ээ. Энэ нь эерэг стресс байж болох юм тийм ээ. Тийм. Харин одоо ажил сургууль харилцаанд үүснэ одоо тийм тасралтгүй урт хугацаанд тийм одоо дарамт ядрал үүсгэж байгаа үед бол сөрөг гэж ойлгож болох юм тийм ээ. Ер нь бол ийм архаг гэдгээр л яривал зүгээр байгаа. Одоо сөрөг эерэг гэдэг рүү бид нар хит их хуваагдаад ирэхээр жишээ нь амьдралд ингээд асуудлууд үүсэж байгаа шүү дээ. Одоо бид нар бодоод үзье. За та өнгөрсөн 7 хоногт ямар ч асуудалгүй нэг өдрийг өнгөрөөж үзвүү гэж асуух юм бол за ёстой уучлаарай л байхгүй юу. Яг үүндээ асуудал бол амьдралд үргэлж бийдэг. Үргэлж бийж идэг зүйл байгаа даахгүй юу. Тэгэнгүүт бид нар сөрөг гэл тэгэнгүүт асуудал өөрөө сөрөг гэж болгочиход байдаг. Гэтэл асуудал тулгарснаар та юу олж авч байгаа бэ гэдэг асуулт бас гарч ирж байна. Би хөгжиж болох уу? Бид тэр асуудлыг даван туулах 1000 дахь аргыг олж иж болох уу? 1000 дахь скиллийг өөртөө суулгаж иж болох уу? Уг нь болж байгаа байхгүй юу? Тэгвэл бид нар болохоор нөгөө сөрөг зүйлээс хит их цугтаад эерэг зүйл рүү хит их автахыг хүсдэг болцоод байгаа юм нийгэм болцоод байгаа. Зүгээр нөгөө талаасаа сөргийг нь сөргөөр нь хүлээж аваад гэхдээ түүнийг давахгүй гэсэн үг биш. Түүнийг бид нар хувиргаж сурж болдгоо юм. Энергийг одоо энерги болгож болдгоо мó гэдэг шиг л зүйл болж байгаа байхгүй. Тэгэхээр орчин үеийн яг энэ юунд болохоор хиллэгт сөрөг эерэг зүйлд хитрхи их ингэж нөгөө талцуулж байгаа хэлбэр гарч ирээд байгаа юм шиг санагдаад байгаа байхгүй. Гэтэл амьдралд асуудал байх уу байна. Байгаа тэр зүйлийг яах юм бид нар даван туулах чадварыг сурахад одоо өсөх сэтгэлгээгээр одоо харах ч гэдэг юм уу. Тэгвэл буурах сэтгэлгээгээр харах нь бас муу юм уу гэдээ аваад үзэх юм бол бас муу биш. Юу гэхээр хамгийн муу эрсдэлт хувилбарыг бидэрт бодож өгч чадах сэтгэлгээ чи юу вэ? Буурах сэтгэлгээ бас байж болох харгаа байхгүй юу? Хасах хэлбэрүүдийн бүх нөхцлүүдийг надад гаргаж өгч болно. Тэрнээс ахгуулаад би бүх нөхцлүүдэд өөрийгөө одоо бэлдэж хамгаалах арга техникүүдийг бас сургаж иж болох уу? Бас болно. Эерэг юм гараад ирвэл эргээр тэгвэл би энийг яаж даван тулах вэ гэж болох уу? Болно. Тэр бүх зүйл хоёр талтай байгаа. Тэгэхээр стрессийг эерэг сөрөг гэж ангилж дотроо бодхоос илүүтэйгээр тухайн стресс үүсгэж байгаа хүчин зүйл манад эргээд би тэндээс сайн зүйл бий болгож чадах уу? Надад ашигтай юу үгүй юу гэдгийг бас харах хэрэгтэй байх юм тийм ээ. Тий, ер нь бол нөгөө түүнийг хөгжүүлж болдог скил. Бид нар сөрөг стрессийг хөгжүүлж бас болно. Уг нь бол. За тэгвэл архаг стресс, архаг стрессийн талаар ярив. За одоо бидний яриад байгаа энэ стресс, айдас, түгшүүр гэдэг зүйл бүгдээрээ хит олон буюу хит их давтамжтай удаан хугацаанд үргэлжлээд ирэхээр л энэ нэг эмгэг тал руугаа ороод ирж байгаа тийм ээ. Ер нь бол тий. Одоо жишээ нь айдас гэдэг зүйл биш үү? Айдас өөр сөрөг стресс мөн биз дээ. Одоо жишээ над руу нохоо дайрлаа. Би яах юм? Айж үсттэй тий. Хүн айхгүй тохиолдол баг айдахгүй хүн гэж байгаа юм. Айдас гэдэг өөрөө энэ одоо сэтгэл хөдлөл чинь уг нь хүнд байх ёстой зүйл. Тодорхой хэмжээнд би тэрнээс өөрийгөө хамгаалахад суралцах нөхцөлийг бүрдүүлж идэг зүйл юм уу? Гэтэл энэ айдас маань өөрөө төсөөлөл дотор үргэлжлээд яваад ирэхээр юу болох вэ гэхээр энэ үед л бид нар одоо эмгэг рүү шилжиж байгаа юм. Жишээ нь таны толгойн дотор бодож байгаа бодол
секундэд хэдэн удаа шилжиж байгааг та мэдэх үү? Мэдхгүй шүү дээ. Бид мэдэхгүй. Хүн болгоны тэр шилжилтийн бодлын хурдыг хинч контролдож мэдэхгүй байна. Тэгээд наг бодлоо барьж ав гээл тэгээд яг үүндээ тэр бодлыг барьж аваад би яг барьж аваад яах гээд байгаа вэ гэдгээ мэдэхгүй байгаа тохиолдолд бодлоос бодлын хооронд л бид нар дамжиж идэг гэмээр юм уу? Өдөрт хичнээн бодлыг бодож байгаагаа бид нар мэдэхгүй шүү дээ яг үнэндээ. Одоо ингээл хоёлаа подкастт сууж байгаа ч гэсэн аддаж бодлоо хамтж бодол байгаа. Яриа хэлбэр нь өөр байгаа боловч ардмаа дахиад нэг байгаа. Бодол бас давхар явж л байгаа байхгүй. Тэгээ энийгээ та хянах уу гэдэг юм бол хянагддаггүй. Яг л энэ бол дотоод процесс. Хүний дотоодод явж байгаа процесс буюу дотоодод явагдаж байгаа учраас харагддаггүй. Нэг аюул нь тэр. Харагддаггүй. Одоо жишээ нь бид нар ээж намайг одоо загнана гэж одоо түрүү нэг жишээ ирлээ шүү дээ. Ээж намайг загнана гэдэг энэ үйлдэлийг би хараад гаднаа ингээд ээж та намайг загнах гэж гин үү гэд хэрвээ яг боддоор нь ингээ үйлдэл болгоод харчих юм бол ээж та намайг загнах гэж гин үү гэж асуухад ээж тийм үгүй гэдэг л хариулт хэлэхээр байгаа зү дээ. Тэгээд тэрийг би цогсоож болж байгаа байхгүй. Гэхдээ энэ бодол маань дотооддоо явагдаад ирэхээр юу болох вэ гэхээр хязгааргүй олон нөхцөл рүү намайг оруулаад. Хязгааргүй олон тэр нөхцөл нь өөрөө баригдашгүй нөхцөл болж. Тэгээ тэр олон нөхцөл донд би өнөөдөр одоо жишээ нь бодъё л доо. Өнөөдөр надад нэг 100% энерги бид нар өөрсдөө нэг юм гар утас гэж бодъё л доо тий. 100% энерги байхад би ямар ч функшн ажилуулахгүй мөртлөө миний гар утас дотрооддоо Facebook-ээс Instagram ороод Instagram-аас дотооддоо нэг өөр юм руу ороод ингээл явсаар хагаад батарей нь яах нь вэ? Дуусна. Өөрөө дуусчаад байгаа хэлбэр рүү явчихад байгаа хэрэг. Тэгэхээр гаднаа бид нар батарейгаа дуусгаад байгаа мó эсвэл дотооддоо батарейгаа дуусгаад байгаа юу гэдгийг бид нар анзаарахгүй байгаа юм. Энийг түгшилт гэдэг байгаа буюу тэгээ энэ түгшилт гэдэг зүйл нь өөрөө хий хоосон буюу тэр төсөөллөөс үүдэлтэйгээр явдаг зүйл байгаа юм. Айдсын нөгөө хэлбэр. Огт бодит айдас бол биш болчиход байгаа. Тэгээд одоо орчин үеийн энэ одоо бидний хамгийн том зүйл юу вэ? Одоо бидний ментали хамгийн их тулгарч байгаа асуудал юу вэ гэхээр түгшүүрийг яах вэ гэдэг асуулт гарч байна. Энэ түгшүүр өөрөө нөгөө нэг олон хэлбэрийн хүн болгоны сэтгэл зүйн болон сэтгцийн онцлогоос хамаарат өөр хэлбэрээр хөгжсөн хэлбэрт байгаа. Ер нь бол сэтгэл зүйчдийн хамгийн их ажилдаг одоо кейсүүд юу вэ гэдэг гэж дийлэнх нь түгшүүр. Одоо харилцааны асуудалтай гэж орж ирнэ. Харилцааных нь асуудлыг сонсоол байдаг, яваал байдаг. За яас гэж ингэнгүүт. Энэ надад хайргүй болчихвээ л гэж би айсан. Тэгэхээр бүгд ингээд дандаа тодорхой бус ирээдүйд одоо ирээдүйд болох магадaltaй тийм аюул эсвэл асуудалтай холбоотой тодорхой бус айдас төрөөд байгаа юм байна тий. Түгшүүр үсээд тэрнээсээ болоод айдсын мэдрэмж өөрөөс нь бас үүсээд ялгаруулад тэгээд айдсын даавар өөртөө ялгаруулад айдсын даавар ялгарчаар чинь тарих өөрийнхөө ямар одоо юу гэдэг нөгөө нэг юугаа шахна үсттэй. За нэгэн аюул орж ирсэн гинэ. Одоо бүгдээрээ бие минь бэлдээрээ. За бие чангалаад гүөхд бэлдээд эсвэл одоо тэмцэхэд бэлдээл алцахад бэлдээл гэх ингээ байж гэсэн. Тэгвэл тэр түгшүүрийг логиктойгоор шалгаж үзэж болох уу? Яг энэ зөв арга байж болох уу? Миний бодлоо сая бас тэгж бодлоод орж ирлээ л дээ. Яг логиктойгоор тэр түгшүүрийн айдсаа шалгаад үзэх юм бол одоо жишээ нь найз залуу маань надаас салчих вэ гэж айгаад байна шүү дээ. Тэр нь гэхдээ яг үндэ логик үндэслэл яг байгаа юу? Тэ? Бага. Тийм яг тэрийг өөрөө ингээд бодоод үзэхэд үнэхээр логиктэй санагдчихвэл одоо юу гэдэг чинь түгшүүрлэх мэдрэмж нь арай багасах ч юм уу? Тийм байж болох уу? Хамгийн сонирхолтой бас нэг зүйлийг хэлэх үү. Хүний түгшүүр өөрөө үүссэн байгаа тохиолдолд мэдээллийг хязгаарлагдмал болгоод харчдаг. Бидний харах, сонсох, хүртэж байгаа бүх юмыг гуйвуулж чаддаг. Гуйвуулсан. Тэгвэл би чамтай одоо ингээ ярьж байгаа ингээ би ярьж штэ тий. Тэгвэл одоо би чам руу ингээ улам дөхөөд ингээ суучих тий. За түгшүүртэй хүн юу мэдэрх үү? Яах гэдэг юм бол энийг юу хийх гээд байна? Тийм үү? Айлах гээд байна. Тэгээд нөгөө нэг ингээ түгшүүртэй хүн ингээ намайг айлах гээд байгаа болов уу гэдэг бодол дотор автчихжээ штэ тий. Тэнгүүдээ шууд шил зүчдэг.
юу ямар шил зүүж байгаа вэ гэхээр ямар шил болон юм чихвч зүүждэг. Тэр нь юу вэ гэхээр би ингээд зүгээр жирийн тооноор ярьж байгаа ч гэсэн чи надаас очиж байгаа тэр тооныг өндөр болгосоос. Амар aggressive хүн билдэг шүү дээ. Тэгэхээр логик яаж энийг яхаар ялгахад хэцүү байгаад. Тийм ээ. Тэгээ ялгахад амар хэцүү учраас бид нар яах ёстой байдаг вэ гэхээр эсрэг нөхцөлийг бодож үздэг байхгүй. За. Одоо жинхэнэ үү, бодит үү гэдэгэнгүүт миний бодол хүртэл надад худлаа ярих гэдэг учраас эсрэг нөхцөл нь. За, энэ хүн над руу дайраагүй бол яах юм? Дайраагүй байж бас болох юм биш үү? Над руу чиглээгүй юм биш үү? Надад асуудал байгаа биш юм биш үү? Ингээ бодоод ирэхээр бид нар чихнийхэн бөглөөгөө юутай ч гэсэн нэг аваад үзье гэдэг бодолд төрдөг. Үүний дараагийнх нь болохоор яах нь шилээ ингээ аваад. Бидний гол юм нь юу дэр би аюулт өртөж ийн гэдэг бодол байгаа учраас би дээр төвлөрчхөөр яах нь. Энийг нөгөө нэг ялгаж харах чадамжгүй болж. Улам их бодол өрөө тэгэнгүүтээ бүр ингээд өөрчлөлөө бүх мэдээллийн сангуудыг ингээ өөрчлөө явж. Би биш вэж магадгүй штэ гэдэг хэлбэрийг бодох хэрэгтэй. За тэгвэл ийм асуулт тий. Түгшүүр, айдас, за стресс энтергээд ер нь бодоод үзэхлээр хүмүүс ингээ ярьдаг да. Түгшүүр өндөртэй хүн, түгшүүр ихтэй хүн. Би ер нь стресс илүү өртөмтгий байд юм аа. Би ер нь бол жоох юмнаас айж цочоод бэргээд байдгийн ч гэдэм үү. Яг би хүнтэй холбоотой тийм яг онол ч юм уу тийм зүйл байдаг. Түгшүүр ихтэй хүн гэж байдгүй. Бага. Ямар юм тийм байд юм бол? Яг бид нар бол энийг би болохоор одоо сэтгэл судлал бол ер нь бол юм хоёр тал руугаа хөгжиж чинь гэж харддаг. Нэг нь болохоор бүр юмыг улам задлаад, детальчлаад, нэр өгөөд, түүнийг улам шинжийн олоод, улам ингээд нөгөө анализ синтезин гэж ярьдэн шүү дээ. Ингээд задлаад гэдэг нэг юм хэмжээс. Энэ нэг салбар нь ингэж хөгжиж байгаа хэлбэр. Яа тэгэхээр улам шинжлэх тусам улам юмнууд тодорч харагдах. Улам их онлын мэдгэдэггүй гаргаж ирээд байна тийм ээ. Тий, онлын мэдгэдэггүй гаргаж ирээд байна. Нөгөөх нь болохоор бүхлээр нь хараа. Ямар нэг нэр томьёо битээ өг. Одоо нэр томьёо өгөөл эхлэхээр наадах чинь юмаа өөрчлөөл эхэлнэ. Юмыг битээ ингээд нэр томьёо өгөөдөө зүгээр яг тэр зүйлийг байгаагаар нь хараад үзээ гэдэг нэг ийм хэсэг урсгал явчихад байгаа байхгүй юу? Би тэгтээ сүүлийн ярьж байгаад бараг санал нийлэх юм шиг. Надаас тийм бодол төрдөг байхгүй ингээд юмсыг ингээд нэр томьёо өгөөд байх тусам ингээд тэр зүйл тэр илүү их анхаардаг болчих юм шиг надад санагддаг. Одоо жишээ нь одоо би жишээ нь 2000 жилийн өмнө ч юм уу амьдарч байсан. За болибор хүн төрөлхтөй хизээсэн хэдэн сая жилийн өмнө амьдарч байсан хүн байлаа гэж бодоход түгшүүр айдас гэдэг зүйл одоо нэр томьёоны талаар ерөөсөө мэдэхгүй байх нь надад хамаагүй амар байх юм шиг санагдаж байгаа байхгүй. Яг тэгэхээр би стресс гэдэг зүйлийг мэдээд ингээд онлайн мэддэг хүн ингээд гоё ойлгоцсон ч гэсэндээ дараа нь би стресс төртөөд байна да. Яах вэ гэж илүү тийм өөр дөрөө тусгаж авч бодоод түгшүүлээд байна. Одоо яах вэ? Айдас ингээд илүү тийм задлах тусмаа илүү тийм юмсыг жоохон ярвихтэй зүү цаашаа ингээ гүн рүү н ороод улам тийм бодолтой төөрх юм шиг тийм их бас санагддаг байхгүй. Тэгээд хаяа ус бодод юм. Ер нь ингээд юмсыг ингээд заавал ингээ ойлгох гээд мэдээд байх хэрэггүй зүгээр ингээд бүхлээр нь байлгацсан бол ууг нь баг дээрч байсан юм шиг гэж боддог байхгүй. Тийм. Тэгэхээр нөгөө нэг юм гэдэг чинь өөрөө нөгөө харьцангуй онол. Хоёр зүйл хуйлаа зэрэг байж ижил бие биенийгээ нөхөх хэлбэртэй байхгүй. Одоо жишээ нь хэрвээ бид нар задлал шинжилгээ болцсон байсан бол хөгжил гэдэг нь хаана явсан. Нэгтгэж харна гэдгийг одоо үүсгээгүй байсан бол 50 амар амгалан амьдрал гэдгийг яаж харах вэ? Тэгэхээр энэ хоёр зэрэг байх л зүйл байгаа. Тэгэхээр гол юм нь өөр түгшүүр гэдэг нэр нь бол байна. Гэтэ түүнийг ямар нэг эмгэг рүү ингээд чирээл эннийх хамаа гэдэг ингээд байх нь өөрөө хэцүү. Гэхдээ юу гэхээр хүн төрлөختөн өөрөө энэ түгшүүр гэдэг зүйлтэй одоо бол яг нүүр тулж байгаа. Яалтчгүй бид нар энэ түгшүүр гэдэг зүйлийг үүсгээд нэлээ удаан явчихсан байгаад байна. Тэгээд энэ нь бид нар хэдэн generation тээцснээ мэдэхгүй байдаг. Бидний тархины бүтэц хэдэн жил энэ түгшүүр гэдэг зүйлийг тэгээд энэ маань бүр юм өндөр хөгжилд очсон байгааг бид нар мэдэхгүй. Энэ нь хэрвээ ингээд нэг юугаа өөрчлөх юм бол эмгэг болж хуурах гад байна.
онлын хувьд онл руугаа орж болох гээд ч гэдэм юм уу гэдэг янз янз руу шилжиж болж л байл та. Тэг гол юм нь юу вэ гэхээр за тийм юм байна. Тэгээд яах вэ гэхгүй. За тийм юм байна. За тэгээ яах вэ гэдэг асуулт гарч ирж байна шүү дээ. Тэгэхээр бид нар төгшүүрээ тэгвэл барьж авч сурыг. Яагаад тэгж болохгүй гэж. Баггүй юу? Төгшүүрийг бид нар барьж аваад түүнийг тэгвэл сайхан задлан шинжилээд түүнтэйгээ найзалж болдгоо юм уу? Тэр бидний дайсан гэдгээр харахгүй шүү дээ. Найзалж шил та. Сайн уу төгшүүрээ, сайн уу чи ороод ирсэн үү? За анда бэж байгаараа заяа. Одоо нөгөө inside out-ийн хамгийн сүүлийн хэсэг байгаа шүү дээ, тий. Тархинасаа нөгөө төгшүүрээ гаргаа явуулж чадахгүй. Гэтэ нөгөө төгшүүрэндээ хамаг контролоо өгөнгүүд хамаг амьдралын бодлоод эхэлдэг шүү дээ, тий. Тэр тэгэнгүүтээ нөгөө төгшүүрний чинь шинж чанарыг би мэдчихсэн гэсэн байгаа, тий. За одоо тайван амьсгаа аваад гаргаад халуун цаах уу чи минь тайван байх хэрэгтэй. Энийг битээ томруулахаар жоохон за амьсгаа авъя гэдэг нөгөө төгшүүртэйгээ найзлаад нөгөө төгшүүрээ ингээд тайвшруулдаг хэмжээнд оччих юм бол төгшүүр бас тийм мууч бас зүйл бас биш. Гол зүйл нь тэр нь яачаад байгаа over буюу хитэдэд эхлэхээр л яах нь асуудал үүсгээд байгаа. Хэтрүүлсэн хэлбэрт байгаад ирэхээр л бид нарын нөгөө танин мэдхийн чадваруудыг гуйвуулад дотоодын тэр нөөцүүдийн одоо жишээ батарейг минь нурааж штэ нэг өсөнд шаардлагагүй энерги зарцуулалт руу явчихчих штэ тий. Тэрийг ингээд тодорхой хэмжээнд ингээд төгшүүр маань илэрлээ. За окей илэрхтэй би чи гараа хатгсан байдаг да. За үгүй гараа 50 хүү гараа тавиараа за гараа 50 гэд бид нар энийг одоо ямар нэгэн одоо жимд явдаг шиг ч юм уу тий спортоор хичээлдэг шиг бид нар тархиа тэгж трендэж болж байгаа. Бид нар тэгэх чадамж байгаа хүн болгонд байдаг. Тэгээ хүн болгоны төгшүүрийн их үүсвэр төгшүүрийн тэр хэлбэрүүд чинь өөр байгаа гол. Өөр байгаа л бидний хувьд хамгийн нөгөө барьцгүй байгаа даа. Тэгээд яагаад өөр байгаа бэ гэж бодоод үзэхээр за чи минь хорвоод хідэн ширхэг байгаа вэ? Чи одоо чам шиг дахин тавтагдахар хүн байгаа юу? Байх боломжгүй. Дэлхийн хаа нэгэн байхгүй. Байхгүй. Байхгүй байгаа тийм. Тэгэхээр чиний төгшүүрл бол чиний төгшүүрлж байгаа. Миний төгшүүрл бол миний төгшүүр. Тэгээд энэ хоёр төгшүүрэнд ижил зүйл байгаа юу? Ижил зүйл байгаа. Гэтэ өөр зүйл байгаа юу? Өөр бас байгаа. Гэтэ гол нь хүлээ авах нь. Тий. Хүлээ авах нөхцлүүд нь өөрчлөлт байгаа. Тэгэхээр энэ одоо чиний төгшүүрийг би яаж мэдэх вэ гэдэг асуулт гарч ирж байна шүү дээ, тий. Би чиний төгшүүрийг би мэдэхгүй. Тэгэхээр чиний төгшүүрийг хэн барьж, хэн өөрөө өөртөө ажиллах хэрэгтэй. Би өөрөө л ажиллах хэрэгтэй болчихсон. Энэ дээр нөгөө сэтгэл зүйчин яг хийдэг ажлын сонслог нь гарч ирж байна тий. Хүмүүс ингээд сэтгэл зүйчдийг ойлгохдоо илүү тийм ментор тал руугаа коуч маягийн гэж ерөөхдөө ойлгодог юм шиг байна. Ингээд надад ингээд юу хийхийг минь бүгдийн сайхан хилээд өгч юм шиг тий. Надад зөвлөгөө өгөө чи одоо ингэх хэрэгтэй. Чи яг одоо ингэмээр наад асуудал дээр чи ингэдэг байхгүй гэх. Яг тиймэрхүү юм хүлээдэг гэж ерөөхдөө нэлээд анзаарэгддэг юм. Тэгэхээр яг үндэ хамгийн одоо би одоо өөр хүний гутланд хөлөө хийж нэгэнт үзэж чадахгүй. Сэтгэл зүйч хүнд байх ёстой зүйл бол хамгийн хөгжүүлэх чадах зүйл нь бол эмпати л байгаа. Эмпати буюу тухайн хүний мэдрэмжийг нь илүү сайн ойлгох тал дээр л байгаа. Тэгэхээр би өөрөө яг мэдэрсэн юм шиг тухайн хүний байр суурьнд мэдэрч болж чадахгүй. Тийм хизээж чадахгүй. Тийм учраас өөрийгөө одоо ангаах, эдгээх өөртөө зөвлөгч хүн тэр тухайн хүн өөрөө л болж тэр хэд таарчин тийм ээ. Тийм. Гол юм нь юу вэ гэхээр сэтгэл зүйч хүн гэдэг нь өөрөө зүгээр орчуулагч гэдэг байхгүй. Мэдрэмжийн орчуулагч хийдэг. Ийм хэмжээнд айсима та. Ингэнгүүт нөгөө нь тийм үгүй гэл тэгнэцтэй. Наадхан тэгээд жоохон хар байсан юм уу да гэл орчуулаад тий. За одоо тэгээд тэрийг одоо ингэ хар байсан юм байна. Тэгээд яаж гадагшлуулъя гэж бодож байгаа гингүүд нөгөө маань харин ээ гэл тэнгүүд нь. За магадгүй зөөлнөр үзэх үү? Ийм оф руу тавьж байгаа байхгүй. Зөөлнөр гаргах уу? Илүү ширүүнээр гаргамаар байна уу? Эсвэл хурдан гаргамаар байна уу? Хүчтэй гаргамаар байна уу? Яамаар байна гэдэг гингүүд нөгөө хүн чинь нэг юм яриа шүү дээ тий. За тэрүүгээрээ тэгвэл гаргаад үзье. Гэхдээ тэрийг хуйлаа энд аюулгүй орчинд байж байхдаа гаргая. За гаргачих гэдэг ярьчихж байгаа байхгүй. Тэгвэл нөгөө гадагшлуулаад үзснийхэн дараа гайгүй ч юм уу.
За ингэж бас болдог байсан юм уу гэдэг ингээ өөртөө нэг юм хийгээд гараа авчиж яадаг. Процессыг л сэтгэл зүйчийн ажил гэж хэлнэ гэмээр юм уу? За тэгвэл надад бас нэг асуулт байгаа юм. Багасаа ч юм уу ингээд сонсдог байсан зүйлс бол байна. За тэр нь болохоор юу гэхээр стресс айдас төгшүүрч гэдэг юм уу, тийм сөрөг сэтгэл хөдлөлүүдийг ч юм уу яаж хэрхэн яаж бууруулах вэ гэж интернетээ сайнаа зөндөө их сурвалжаа сайж үзсэн. За тэгээд байнгын гарч ирдэг нэг зүйлсүүд нь болохоор ингээд амар гой илүү тийм эерэг тал руугаа нэг гой гэлцэл гой санаанууд бол байгаа. Шин зүйл ихлүүлэх хэрэгтэй, яг өөрийгөө бодох хэрэгтэй тийм ээ. Эргээр гоё төсөөлөх хэрэгтэй, бодох хэрэгтэй гэдэг. Эндээс би юм яг нэг жоох үлэг болцсон надад санагддаг байхгүй. Эдгээр зөвлөгөөнүүд нь яг над хэрэгтэй яг зүйл нь болохоор яг яаж гэдэг нь хэрэгтэй байхгүй. Бодит акшн яг юу яг яаж хийх вэ? Системтэй, дараалалтай бүх юм тодорхой байх хэрэгтэй байхгүй. Би бол багтаа яг тэгжсэн санагддаг. Яг интернетээ сайгаад гоё ингээд эргээр бод өөрийгөө гоёор төсөөл ингээд их гоё зөвлөгөөнүүд байгаа байхгүй. Яг үндэ тэрийгтэй хийж чадах уу гэхээр яг яаж хийхээ мэдэхгүй байхгүй. Яаж эргээр бодох юм ингээд. За ирээдүйд яагаад байна? За тийм зүйл болохгүй гэж бодъё гэд шууд айцаа үгүй ч болж чадахгүй байгаа байхгүй. Тэгэхээр яаж хийх вэ? Одоо энэ санаа бол над яг ганц зүгээр санагдчихсан юм. Тэр нь болохоор амьсгалын дасгал гэдэг яг 4 5 7-гийн арга гэдэг 4 секунд амьсгаа 5 секунд амьсгаа дотроо бариад тэгээд 7 секунд амьсгаа удаанаар гаргана. Яг энэ арга бол яг бодит акшн байх гэхгүй. Надад амар нөлөөлж ирсэн байхгүй юу. Яг ингээд шалгалтын ч өмнө юм уу, самбарын өмнө гараад ингээд хүмүүст ингээд семинар тавих ч юм уу, олон хүний өмнө юм ярихынхаа өмнө яг энэ дасгалыг хийгээд арай нэг гоё тайвширч чаддаг байхгүй юу. Тэгэхээр яг бодит акшн яг юу байж болох вэ? Тэр зүйлсийг бууруулж болохоор эхлээд би түгшиж гин гэдгээ тань. Танихгүй байж түүнээсээ зүгтаад одоо яах вэ? Эхлээд би түгшээд байгаа юм бэ штэ гэдгээ ингээд яг эн чинь л 50% акшн болчихдог байхгүй. Бид нар яадаг вэ гэхээр таньж чадахгүйгээр нөгөө бодлоос бодол руу гэж явуулсаар байгаа нөгөө тэрийг ингээд зогсоох гэж оролдоод нөгөө акшныг акшнаар зогсооно гэдэг байгаа байхгүй. Акшныг акшнаар яаж зогсоох юм бэ? Боломжгүй шүү дээ. Одоо жишээ нь та гүүжихтаа ундаа уугаад гой ундаа амттай ундаа уугаад гүүжихтаа л уугаад байгаарай заа гэдэг боломжтой юм уу? Хэцүү үстэй тэр чинь. Хэцүү шүү дээ. Тэг яг тийм л үйлдэл гэсэн үг байхгүй юу юм. Тэгэхээр нөгөө хамгийн ихэнд ухамсартайгаар өөрийгөө эхлээд ойлгох нь хэрэгтэй. Түгшүүр айдас. Ер нь бол энэ сэтгэл хөдлөл гэдэг зүйл чинь таны бие эрхтэн баггүй. Гар шиг зүйл. Хөл шиг зүйл. Та гараа ингээд хөдөлгөөд байж захтай энэ бол минийх гэд ингээд харж байгаа боловч яг ингээд ухамсартайгаар хизээ хөдлөж исэн байна. Өөрийн мэдлгүй хөдөлж байгаа зү тий. Өөрийн мэдлгүй хөдлөн өөрийн мэдлгүй ундаа уйдагийн гут гарцны яаж юм. Тэгэл энэ дугаа аягыг барьж авч байгаа зү тий. Тэрийг бид нар хэдэн удаа хийсэн бэ? Мэдгүй тоолж мэдгүй шүү дээ. Тоолж мэдгүй учраас энэ бүр хөөхий энэ бүр ингээд нөгөө автоматчсан үйлдэл болж хувирсан байгаа шүү дээ. Тэгвэл сэтгэл хөдлөл гэдгийг яагаад гар шиг ашиглаж болохгүй? Хүн инээх нь ойлгомжтой юм байна. Баярлах нь ойлгомжтой юм байна. Тайван байх нь ойлгомжтой юм байна. Айх нь ойлгомжтой юм байна. Гуниглах нь ойлгомжтой юм байна. Уурлах нь ойлгомжтой юм байна. Гайхширх юм байна. Жигших юм байна гэдэг олон тэр сэтгэл хөдлөлийг л бид нар таньчих л да одоо яг гар шиг хуруу бүрийгээ гэж ашигладаг шиг таньчих юм бол уг нь бол энэ ингээд бидний одоо юу гэдэг менежментэд удирдлагад орж ирэхэд боломжтой зүйл байна. Бид нар бол жоох хүүхдийг ингээ харах юм бол жоох хүүхэд жоохносоо шууд сэрээ бариад сурцсан байт юм уу? Тэр сэрийг барихын тулд хэдэн удаа юу хийсэн бэ вэ? Хэдэн удаа аягийг нь барьж үзээ. Дараа нь өөр юм барьж үзэж янз янзын нөхцөлд орсоор байгаа сүл рүүгээ нөгөө сэрээ үзгээ барьдаг л болсон байна. За тэгэнгүүтээ тэрийг ашиглаж үзнэ үстэй. Эн чинь ямар гоё сэрээ вэ гэж ингээл хар царж ийсэн. Дараа нь ашиглаж үзнэ. Ашиглаад үзэхэд ер нь дөнгөж одоо ингээд бичиг хүсэг сурж байхдаа бид нар хизээ амар гоё бичээ сурцсан байсан юм. Эхлээл нэг юм дэвтэрний талаар дүүрэн томоор зурдаг хэлбэрл хийдэг шүү дээ. Бүдүүн баараг тийм процесс хийн шүү дээ.
Тэр бүдүүн баг процессууд бол угаасаа байх болчихж байгаа байхгүй. Тэгвэл таны сэтгэл хөдлөл илэрхтэй бүдүүн баг байх нь ойлгомжтой юм байна. Бүдүүн багыгаа бид нар эн чинь ингэж илэрж ин да. Эн чинь ингэж илрээд энэ да гэдгийг алхам тутамдаа барьж аваад байх юм бол энэ маань өөрөө уг нь бол ингээд гар шиг хөдөлгөж болдог зүйл болж байна. Бид нар сэтгэл хөдлөл гэдэг зүйлээ л зүгээр нөгөө яачихсан баа гэхээр сүрэг гэдгээс нүхтлээ айдаг л болсон баа. Тэгээ би тэрийг бодохдоо нөгөө баг байхад уйлахаар нөгөө амар хэцүү болохоор аав ээж нар дугаа гэсээр агаад нөгөө за энэ хоёр хүн чинь надад дургу болж магадгүй юм байна гэд айдсан дээр тулгуурлаад сүрэг сэтгэл хөдлөл бол муухай гэдэг ойлголтыг л бид нар анханаас авцсан юм шиг байна. Сүрэг сэтгэл хөдлөл бол угаасаа хүний амьдрал байдаг л зүйл. Айхаа болцсон хүнийг бид нар тэрийг эмгэгтэй л гэдэг үстэй. Бас ууралж чаддгүй хүнийг эмгэгтэй л гэдэг. Тэгэхээр чи сэтгэл хөдлөл нь ямар хүнийг ирүүл гэж хэлэх юм гэхээр зүгээр энэ бүх функшн нь тодорхой хэмжээнд харилцаанд орохдоо зохицуулж болох утсаар байгаа гэл бид нар ирүүл сэтгэлгээ гэж яриад байгаа болохоос биш. Бид нарын энийг нь байхгүй болгоод энийг нь байлгаад ах нь энийг нь илүү их ашиглаад ах хэрэгтэй гэдэг нь зөв гэсэн үг шүү. Тэгэхээр тухайн мэдрэмж тодорхой хугацаанд үүсээд арилж чинь тий. Би юмнийг давж гарч чадчихжээ тий. Хүмүүсийг айд зөвшөө тулгарсан гэсэн би бас эргээр харах боломж надад байна чадчихжээ тий. Тэгэхээр энэ нь болохоор энгийн гэж өөрөөдөө үзэж болохоор юм байна тийм ээ. За тэгээд сая нөгөө айдсын талаар ярьлаа. Айдсын талаар дахиад жоохон үзье ярих гэж бодож байна. Яг айдсгүй хүн шууд хүчтэй хүн гэж үзэж болох уу? Яг үгүй. Яг айдсаа хүлээн зөвшөөрөх нь илүү тийм хамаагүй илүү хүчтэй чанар болж таарах гэдэг байгаа байхгүй. Уулна. Тий. Яа тэгэхээр тэгж гинэ гэдэг чинь өөрт байгаа зүйлээ хүлээн зөвшөөрж гинэ гэсэн үг шүү. Өөрт байгаа зүйлээ хүлээн зөвшөөрж гинэ гэдэг чинь өөрийгөө таньж гинэ гэсэн үг. Өөрийгөө таньж гинэ гэхээр чинь би тэрийгэ таньсан юм чинь түүнийг би хэрхэн яаж илэрхийлж болох вэ гэдэг аргуудад суралцж чадах чадамж дараагийн хөгжил рүү шилжүүлж байна. Тэгвэл түүнийг би ихсгэж болно, багасгаж болно гэдгийг ингээд туршаад үзснийхэн дараа үүнийг би үнэлгээнд оруулж болж байгаа зү. Үнэлж болж байна. Ихсээд ирэхээр ингэж болох юм байна, ихсгүй үед нь ингэх юм байна. Нөхцөл байдал болгон дээр өөрөөр ашиглаад сурчих процесс болчихж байгаа. Айцаасаа зүгтдэг хүмүүсүүд л хүч гэдгийг илүү хайх байна. Ер нь хүчээр яах гэдэг бодъё л доо. Хүчрхэг байж яах гэж байгаа. Асуулт шүү дээ. Айцыг асуухаа болж тэгвэл хүчрхэг байж яах гэж. Бусдад хүлээн зөвшөөрөх гэдэг юм бол. Хүлээн зөвшөөрөгдөж яах гэж. Тийм хэрэгцээ шаардлагаа өөрт нь тулгарч байгаа юм болоо. Яагаад? Өөрийгөө хамгаалах. Юунаас хамгаалж? Ирээдүйд болох аюулаас. За, айц юм уу? Эцсийн мөчд хүч өөрөө явсаар байгаа юу болж үрж. Миний айцлаа үстэй. Тэгээ айц байсан гэдгийг л дараа нь араас нь олоод бид нар харчихж байгаа зү. Тэгээд тэгээ хүчтэй байна гэдэг чинь ард нь айц байна л гэсэн үг байна. Тэгэхээр айц гэдэг нь бас сөрөг үр дагавартай зүйл бол биш. Эдний ер нь бол аль нь ч сөрөг үр дагавартай бол биш тийм ээ. Хүмүүс зүгээр ойлгохдоо тогтсон хандлага болгож ерөөхдөө тархиндаа суулгацсан учраас бүгдийг нь дандаа сөрөг зүйлмээр үздэг болчихсон байх нь тийм ээ. Тэгээд сөрөг эерэг гэдэг ингээд нэг юм байгаа даа шүү дээ. Сайн муу л гэдэг нэг юм байгаа. Хорвоо дээр туйлын сайн хүнийг эсвэл надаа олоод ирдэ. Хэнийг хэлэх вэ? Есүс. Байж болчих тий. Туйлын сайн хүн байж болчих. За туйлын муу хүнийг надад олоод ирдэ. Бомд. Баггүй байгаа. Тэгэхээр чинь ингээ харахаар чи өөрөө харьцангуй онол маань өөрөө энд яваад байхгүй. Юм бүхэн туйлын абсолют байхгүй тийм ээ. Тэгэхээр тэр сайн хүн байж би юу н яах гээд байгаа. Гэдгээ бид нэр ойлгодог байх хэрэгтэй байгаа байхгүй. Би сайн хүн байна гэдгийг ер нь юу гэж ойлгоод байгаа гэдгийг бодвол зүгээр болов чадаад байгаа байхгүй. Жишээ нь би ингээд зөвлөгөө өгч байгаа хавцтанд Монгол хүүхдүүдийн дийлэнх гаргадаг одоо хариулт. За
сайн хүн гэж чиний хэлэх вэ? Худлаа илдэггүй, өгөнд ордог, хичээлээ сайн хийдэг, ном уншдаг хүүхдийг сайн хүүхэд гинэ. Энийний цаана агуулга байхгүй байгаа байхгүй юу? Худлаа хэлэхгүй, яагаад би худлаа хэлэхгүй гэдгийг ер нь хэлж өгсөн юм уу? Худлаа хэлэхгүй байх нь юунд сайн бэ гэдгийг мэдэхгүй байгаа. Өгөнд орж ирнэ яах гэдэг. Би онц сурж ирнэ яах гэдэг гэдгийг энэ хүүхдүүд маань мэддэггүй. Тэгэнгүүт би энэ ч игээд өөр нэг Япон хүүхдээс асууж байсан. За сайн хүн гэж чиний хэлэх вэ гэсэн чинь бусдад тусалдаг, бусдыг ойлгодог. Бусдад тусалдаг, бусдыг ойлгодог, өөрийгөө бас ойлгодог, өөрийгөө зүгээр илэрхийлдэг хүнийг сайн хүн гэж хэлэх баха. Энд агуулга ороод ирсэн мөн. Тэгээ энд нь яригдж байгаа зүйлийн нэг цаад юм нь юу вэ гэхээр чи яагаад энийг сайн хүн гэж бодож байгаа гэхээр би хүнд туслаад ирэхээр хүмүүсүүд ч гэсэн надад туслах байх. Би өөрөө эргээд тусламж гуйж болох нөхцөл бүрдэх байх гэж ирж байгаа. Тэгэхээр Монгол хүмүүс ер нь бол хэлбэр талаар нь яриад байдаг. Гадна харагдаж байгаа өнгөц хэсэг нь гадаад ч юм уу Япон тийм улсуудад болохоор илүү агуулга тал руу дотор талаас нь илүү гүн талаас нь ирж байна те. Тэгэхээр яагаад энэ шалтгаан нь яг юу байсан бэ? Саяны таны ярьсан шиг нөгөө ойлгохт нь шууд өөдөөс нь загнаал за чи яагаад ойлоод байгаа юм бол чи энэ төр гэсэн. Тэр хамгийн амархан хүмүүжлийн арга байхгүй юу? Агуулга суулгана гэдэг чинь хамгийн хэцүү хүмүүжлийн арга болоод байгаа байхгүй юу? Тэгээд бид нар өөрсдөө юу вэ гэхээр өөрөө өөрсдийнхөө учрыг ч олоогүй хэлбэрүүд төр байгаа учраас эцэг эхчүүд маань өөрсдөө хүүхдтэй юуг заах вэ гэдгээ мэдэхгүй болчиход байна. Өөрөө өөрсдөө би танилуу гэдэг юмаа мэдэхгүй байна. Жишээ нь би өчигдөр одоо энэ бол одоо өчигдрийн хувьд миний хувьд ингээ болж байгаа жишээ болж байгаа байхгүй. Манай хүүхэд одоо 4-р том охин. За бит хоёр манай хүүхдийн айдас нь хилцсэн байна. Багшаа сайхан айдас. За тооны багшаас өгтлээ айж байна. За гэрийн даалгаврын нээж шалгая да. Яасан гинэ гэд ингээд бит хоёр үзлээ. Тэгсэн бүх бодлогуудаа ингээд буруу бодчих. За тэр бодлогууд нь юу байсан бэ гэд аваад үзэггүй хамгийн сонирхолтой. 10,000 одоо 20 эдэн мянгаас хасах нь 10 эдэн мянга. Гэхдээ тэр дунд нь үржих нэмэх хасах гэд ингээд нөгөө амар олон үйлдэлтүүд ингээд байж байгаа байхгүй юу? Олон үйлдэлт ийм бодлого байж байгаа. Тэгэнгүүт нөгөө дарааллын буруу бодцсон. Дарааллын буруу ихлүүлсэн учраас хариу буруу гараад тахгүй. Тэгээ бит хоёр тэрнийхээ учрыг олох гол ингээл яриалаадаг. Манай хүүхд бүр сүүл рүүгээ надаас ингээд намайг пят нойлцсан асуулт тавьж байгаа байхгүй юу гэхээр ээжээ энэ миний амьдралд би үнэхээр энэ надад би энэ мэдлэг надад хэрэгтэй мүү гэж асууж. Энэ одоо тооны энэ үйлдэлүүдийг би үнэхээр надад энэ хэрэгтэй мүү гэнгүүт би ингээд би өөрөө ч хэрэгэлдэгүүлдэл гэж дотроо бодож байгаа байхгүй яг үнэ. Тэгэл ингээл гэхдээ миний охин ингээ ойлгоод сурчвал бас нөгөө яваандаа чи тэрийг хэрэглэн штэ гэтгсэн чинь. Тэгээд одоо яагаад надад хэрэггүй мэдлэгийг одоо надад өгөөд байгаа юм бэ гэдэг байгаа байхгүй. Одоо би хэрэглэхгүй байгаа мэдлэгийг чи яагаад одоо надад өгөөд байгаа юм бэ гэдэгэнгүүд би бодож эхэлж байгаа байхгүй. Нэрээ би яг одоо энэ хүүхдийн амьдралд ингээд тулгараагүй мэдээллийн сангаар энэ хүүхдийн тархийг дүүргээд байгаа юм байна шүү дээ. Тэгчээ би тэрэнд нь зориулж дүн тавих гад нөгөө хүүхд маань тэрнээсээ болоод одоо хүүхдлээ айгаад байна тий. Тэгэнгүүт тэгээд надаас одоо амхандаа асууж байгаа тэр зүйл нь сонирхолтой байхгүй. Энэ мэдлэг одоо надад хэрэгтэй байгаа мó гэж асууж байгаа. Би яг одоо энийг одоо гараад би хэрэглэх гээд байгаа мó гэнгүүт үгүй гэдэг. Тэгэхээр бидний одоо боловсролын систем ч юм бидний хүмүүжлийн арга барил бас нөгөө талаараа ирээдүйд суурилсан хэлбэр бас байгаад тах шиг байна. Ирээдүйд бэлтэж гин гэж яриад байгаа. Тэгээ ирээдүйн юунд бэлтээд байгаа юм бэ гэдэг асуулт гарч байна. Ирээдүйд яана гэж бэлтээд байгаа юм бэлээ гэдэг нь зөрчилдөөнд хэлбэр нь үүсэж байгаа. Тэгээд тэр зөрчилдөөн дундаа нөгөө хүүхдээ би одоо жишээ нь хэрвээ одоо би тэр үед нь ингээд цогсоод бодоогүй байсан бол би ч гэсэн одоо миний нэг буруу юм шиг санагдаад миний заах гээд байгаа нь илүү үйлдэл юм шиг надад би нэг тэнэг хүн шиг санагдах гад ирэх юм бол би тэнд
хүүхдээ загнахаар байгаа байхгүй. Дугаа натгаа хийгээчтэй юу олон юм асуудیں ч юм уу те. Чи өөр нь яах гэж ийм олон юм асуугаад байгаа. Угаасаа хэрэглэнэ гэж наадах чинь бодогдож байгаа бодлого штэ ч юм уу. Тэгэхээр байгаа байхгүй. Тэнгүүд би тийчээ гатж байгаагаа хараад за би ч пиатн ойлдуулчлаа да гэдгээ мэдчихэж байгаа болохоор дуугаал хураачж байгаа юм л да яг үнэндээ. Тэгэхээр би тэгж бодсон аахгүй. Яг үнэндээ хүүхдийг бид нар сургадаг ш. Хүүхэд биднэрт амьдрал заадаг байхыг өгөөсөхгүй юм байна да. Нэрээ би одоо энийг тоог энэ хүүхдэд өдөр шөнөгүй заагаад яг яах гээд байгаа вэ лээ. Тэгээ энэ их олон үйлдэлт одоо үйлдэлүүдийг би яг юунд хэрэглэх юм? Бид нар гараал одоо зах дээр очиод тэдэн зүйл байжээ. Тэрийг нь тэгжээ гэдэг ингээд өгүүлбэртэй бодлого тэмцэх бодоод байгаа үйлдэлүүд байхгүй зүгээр энийг практик болгох, хэрэглээ болгох болцсон юм байна. Ер нь мэдлэгийг хэрэглээ болгох хэрэгцээ үүссэн юм байна гэдгийг л харж байгаа юм л та. Наач бас яг 10 жилд яг тулгардаг л асуудал та яг. Би бас дараа нь ингээд бодох нэл яг өөрөө л бодож хариулах нь болоод байгаа юм л та. Одоо жишээ нь хэрэгцээ шаардлага тухайн зүйл мэдлэгийн талаар яг хэрэгцээ шаардлага амьдралтай холбож ярихгүй болоод ирэхлээр бид нэр тэрийг яг юунд ашиглах ойлгохгүй байхгүй. Яг ямар зорилготой хийгээд байгаа ойлгохгүй. Зөв нэг робот шиг механикаар зөв ингэ боддог, хийдэг, багшийн өгсөн юмыг л хийгээд байдаг. Яг юунд гэдгийг мэдгүй. Яг ямар хэрэгцээ зорилготой мэдгүй. Сурах бичгээр байгаа л нэг хідэн онлайн зүйлсийг л цээжлээд байдаг. Механикаар дандаа. Яг тэрний амьдрал дээр яг буух яг хөлбөр нь юу вэ гэдгийг яг 10 жилд заах систем шиг надад санагддаг байсан. Навч 10 жилд явахад яг энэ асуудал гарч ирж л байсан. Яг математик энэ олон томьёогоор одоо би яг юу хийх юм бэ? Энэ 7 томьёо цээжилж би одоо яг яах юм? Хэрэгцээ шаардлагын ерөөсөө багш нар хэлж өгөхгүй. Сурах хүчин дээр чинь л байна. Нийл дагуу юм. Хөтөлбөрийнхаа дагуу юм тийм ээ. Яамнаас гаргасан юм зүйлсийн дагуу юм. Тэгээ би дараа нь өөрөө бодохдоо ийм л хариулт олсон л да яг. Би таних хөөх тийм ээ. Одоо миний дүүч надаас тэгж асуусан бол би өөрт нь хүүхдүүдэд эрэг талаас нь л хариулт өгөх нь зүгээр гэж ерөөдөө боддог. Одоо тэр нь юу гэсэн үг вэ гэхлээр одоо наад хичээл чинь яг хэлбэр талаасаа тийм чухал биш ээ. Одоо нэмэх асахыг цээжлэх нь чухал биш. Чи бодоод зөв хариулт гаргаж байгаа нь чиний тархийг чинь хөгжүүлж өгч байгаа. Тархийг чинь ерөөхдөө бол байнгын ажилуулж явах хэрэгтэй. Тэгвэл одоо чиний тархи чинь илүү хөгжин чи ухаантай болно гэдэг ч юм уу. Эрэг талаас нь илүү тайлбарласан зүгээр. Одоо би дахиад цаваас асууя л та. Ухаантай байж яах гэж. Ухаантай байх. Тэгвэл би зөрүүлээд асууж шүү дээ. Харин тийм байгаа. Тэгэнгүүт чанд ухаантай байх хэрэгцээ байгаа юу? Тий, тийм байхгүй гэх юм бол чи яах вэ? Байхгүй гэвэл дахиад асуултсан. За тэгвэл чи ийм үед яг яах юм гэдэг ч юм уу. Тий. Тэгэхээр би болохоор яасан бэхээр дууга хураачж байгаа. Хураагаад бодож байгаа. Нэг талаараа явахэр буруу юм яриаггүй дээ гэдгийг харцж байгаа учраас. Тэгчээд би юу гэсэн бэхээр миний охин ямар ухаантай юм бэ? Чи өстөө нөгөө хэдэн зуун жил ингээд хүмүүст одоо хэлж байгаагүй ойлгуулах гээд байгаа юмыг ямар энгийн надад ойлгуулваа. Бичээс амар ойлгомжтойгоор надаас ингээд хоёрхан асуултаар томог ингээд дууга болгож шít харж гин үү гэсэн чинь манай хүүхэд ингээд инээдчихэж байгаа байхгүй юу. Гэхдээ яаж байгаа вэ гэхээр тэнд мэдээж манай хүүхэд одоо уйлан дуурж л байгаа. Би чадахгүй байна гэдэг дээрэл амар ингээд хэцүү байгаа. Тэгээ би болохоор юу гэж хараад байгаа гэхээр чадахгүй гэдэг хүүхэд байдаггүй. Зүгээр чадах хүртэл нь заадаг багш нар байгаасаа гэж би хүсэж байгаа байхгүй. Нэг аргаар л заагаад ах биш. Олон өөр аргаар ингээд заагаад ойлголтыг өгчдөг байгаасаа гэж бодож байгаа нэг талаараа. Нөгөө талдаа би өглөө ингээд босоод битээр тэгэл нөгөө гэрийн даалгавраа заа гэж амар хэцүү. Үнэхээр тэр ингээд зовоод байгааг нь харах хэцүү байгаа учраас за одоо болчих тэгвэл хоёлаа унтъя гэд унтуулчихж байгаа. Өглөө босоод гэсэн чинь яана өнөөдөр ээжээ тоо орно штэ. Эхний цаг. Гэл айдас нь гарч ирж байгаа. Яг тэр айдсыг ингээ мэдрэнгүүтээ би юу гэж асууж байгаа. Миний охин айж гин үү? Тэгчи яана гэж айж байна. Багс чи чадахгүй байна гэж хэлэх вэ гэдгээс айж гин. Би тэгэнгүүт нь миний хариулт юу гэсэн бэ гэхээр миний охин чадахгүй байгаа юм чи чадахгүй байна гэдгийг хэлээд үнэнгээ хэлдэг зөрөгтэй болчих. Энэ чинь амар том чадвар шүү дээ. Чи би чадахгүй байна багш гэхэд ингээд сууж явах чинь бас амар сайн чадвар байхгүй.
Чадаад байна дандаа чадна гэдэг юм бэдэггүй байхгүй. Ээжсэн ч гэсэн чаддаггүй зүйл зөндөө би чаддаггүй гэдгээ ээж нь дандаа ярьдаг те гэх төгөнгүүд. Тийм байна те гингүүтэй. Тэгээ чи чадахгүй байх гэхээр багш чи яахыг харж байгаа. Яагаад чадахгүй ингээ уурлаад байвал бити багшаасаа одоо тусламжгүй. Чадахгүй байна гэдгээ өөр олон хүнд хэлээ явчих. Ангийнхаа хүүхдтэй, ангийнхан өөр хүүхдүүд. Тэнд чиний найзууд 20 хүүхд байгаа. 20 өөр аргаар чамд чаддаг болгох аргыг заахаж магадгүй нэ гэд ингээ хэлсэн чинь манай хүүхдийн гайхаж яснаа. За ээж би яг үндэ нэг сайн ойлгосонгүй орой ирж байгаа яриг гараач байгаа. Нэг ихний юм бол ойлгуулсан нь юу байсан бэ гэхээр нэгдүгüрх нь чи айж ин гэдгээ ойлгочлоо. Айгаад байгаа гэдгийг чинь цаана би чадахгүй дээ гэдэг бодлого юм. Тэгвэл чадахгүй байж болно шүү дээ гэдгийг хүлээн зөвшөөрчих гэдгийг л одоо би хийсэн гэсэн үг. Айцаа ухамсартайгаар хүлээн зөвшөөрчих тийм. Ийм зүйлийг л хоёлаа ихний ээлжинддэх үү. Наадхаа ингээд айц байх нь ойлгомжтой юм чинь гэнгүүт гэд гараачиж байгаа. Тэгэхээр зүгээр магадгүй одоо энэ үйл явдал болоогүй байсан бол би хүүхдээсээ сурахгүй ч байсан гэж магадгүй байна. Тэгэхээр айцыг даван туулах хамгийн том чадвар юу вэ гэхээр айцсаа таниад айц над дээр ингэж илэрч ийн гэдгээ мэдрээд ямар хэмжээстэй гэдгийг ойлгоо. Тэгээ яагаад айж байгаа вэ гэдэг шалтгаанаа бариад авчих юм бол тэрний араас нөгөө шийдлүүд нь өөрөө гарч ирэх болов уу гэж бодож. Энэ юу дангац айц дээр ч юм шиг байна тийм ээ. Өөрийг чинь юу тухгүй байлгаж байгаа ямар ч асуудал дээр яг бодоод үзэх хэрэгтэй зүйл байна тийм ээ. Тийм ч учраас Карл Юнг юу ярьдаг вэхээр чиний хамгийн их айж байгаа зүйлийг чи ард чиний хамгийн хүчтэй нөөц чинь байдаг гэж ярьдаг. Яагаад гэхээр айцсаа таниад тэрнийгээ задлан шинжилээд ойлгоод хүлээн зөвшөөрөх ийм чадвартай болчихно гэдэг чинь хамгийн том нөөц нь байна. Тийм л юм болов гэж бодож байна. За. Өөр асуулт үү? Өөр ер нь бол зөндөө асуулт байгаа. Тийм. Тэгээд энэ яг ярих тусмаа бүр өөр амар том зүйл рүү яваад орчихлоо л да. Яг би амар энгийн асуултууд өгөн бэлдсэн байсан. Интроверт хүн ингээд ерөөдөө стресс төртөм тийм байна. Жага энгийн асуулт асуусан чи та бүр амар гүн рүү н ороод бүр суур хэсэг рүү н ороод бүр нэлээд томоохон сэдвээр орчлоо л да. Тийм. Тэгээд энэ нь бол ерөөдөө дан ганц айд стресс төгшүүр дээрч биш бүр ер нь бол ямар ч асуудал дээр гэдэг талаар бүр нэлээд ороод явчих шиг боллоо тийм. Нас сонирхолтой гой жишээ зөндөө бас ярьлаа. Тийм. За тэгээд ер нь бол подкаст болгоныхоо төгсгөлийг ямар нэгэн тийм асуултаар өндөрлүүлэе гэж ерөөдөө бодоод байгаа. Тийм. Энэ болохоор үзэгчдээс ерөөдөө асуух асуулт байгаа. Сонсогчдоос асуух асуулт. Одоо тухайн сэдвтэйгээ уялдуулаад хамгийн сүүлд ерөөдөө сонсогчдоос асуулт өөрсдөө бодох буюу одоо интроспекц хийх ерөөдөө асуулт асууж ерөөдөө подкастаа өндөрлүүлэе гэж бодсон. Тийм. Тэгэхээр өнөөдрийн асуулт маань миний хувьд бол таныг стресстүүлээд байгаа тийм айдас төгшөөр үүсгээд байгаа тэр зүйлсээ яг ухамсартайгаар ойлгох гэж хичээх хэрэгтэй байх нь тийм ээ. Хэрэгцээ шаардлага яг байгаа юу гэдэг талаараа асууя гэж үү? Тийм. Байж болно. За. Таны зүгээс асуух асуулт байна. Их сонсогчдоос. Та өнөөдөр хэр байваа л гэж асуумаар. Та өнөөдөр хэр байв? Өөрсдөө нөгөө хитрхи завгүй амьдралтаа. Мартаад ингэж асуухаа мартцсан байдаг юм болов уу? Нөгөө эргэн тойрныхон хүнээс чинийг асуудаггүй өнгөрцөн байдаг болохоор та өнөөдөр хэр байв? Таны дэргэд байгаа хүмүүс хэр байгаа бол гэдэг асуултыг тавьд юм уу гэж бодлоо. За, ерөөдөө ингээ подкастаа өндөрлөе гэж бодож байна. Тийм. Дараагийн дугааруудаас илүү гой сэдвүүд бас ярих байх. Тэгээ энэ сэдв бол яг үндэ дууссангүй, яг бүрэн дууссангүй. Бүр өчнөө ярих зүйлс, одоо өчнөө асуух зүйл ер нь бол зөндөө үлдлээ. Болохгүй л яг дараагийн дугаар 2 дээр нь бас оруулж болох юм тий. Тэгээ. Тэгээд welcome. За тань одоо ярмаар байгаа ч юм уу сүүлийн одоо хэлмээр байгаа санаа зүйлс тийм зүйл байна уу? Одоогоор бол байхгүй нөө дараа дараачихаа дугаарт бас
сонирхолтой илүү олон талаас нь асуусан асуултуудтайгаар хоёулаа За. одоо сонсогчтойгоо өгт илгэж бодож байна. За сонсогчдоо ингээд энэ удаагийн дугаар инхэн өндөрлөж байна. Энэ удаа айдас, стресс, түгшүүрийн талаар ерөөхдөө ярилцлаа. Тийм ярих агуулга бол бүрэн дүүрэн бол дуусгах чадсангүй. Угаасаа маш том сэдв агуулга учраас ерөөхдөө нь ярилцлаа. Энэ хүртэл сонссон та бүхэндээ баярлалаа. За тэгээд сонсогчдоос асуулт бол өнөөдөр та хэр байв? Энэ асуултанд ерөөхдөө өөрсдөө дотроо бүгд бодоорой гэж хүсэж байна. За тэгээ хариултуудаа бас комментэнд оруулъя. За өнөөдрийн подкаст энэ хүрээд өндөрлөж байна. Баярлалаа. Баярлалаа. Баярлалаа.